Таван тэнгис ба байгаль нуур бол Оросын хамгийн өргөн хүрээтэй аялал жуулчлалын хөгжлийн төсөл юм. Энэхүү санаачлахаар байгалийн бомб хэмээх тусгай эдийн засгийн бүсийн нутаг дэвсгэрт жилийн 4 улиралд ажиллах аялал жуулчлалын зохицуулбар байгуулахыг зорж байна. Одоогийн байдлаар газар өмчлөлийн ихэнх асуудлууд шийдэгдэж оролцогч талууд бодит ажлаа эхлүүлэх боломжтой болжээ. Манай хамтрагчид аль хэдийн аялал жуулчлалын байгууламжуудын зураг төслийн шатанд ажиллаж байна. Зарим нь барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх жил анхны объектууд ашиглалтад орох төлөвтэй. Тусгай эдийн засгийн бүс идэвхтэй хөгжиж байгаа. Мэдээж бүх хөрөнгө оруулагчид тодорхой хязгаарлалтуудтай тулгардаг. Гэхдээ бид бүс нутгийн болон холбооны түвшинд бүх зохицуулалт, санхүүгийн саадаг арилгах, хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төслийн хүрээнд амралт зугаалгын орчин бүрдүүлэх, зочид буудлууд, хүүхдийн болон спортын төвүүд, тоноглогдсон наран шарлагын газрууд байгуулагдахаас гадна олон шинэ ажлын байр бий болно. Бурадос дэд бүтцийн хөгжилд ялангуяа захиргаан сүлжээний өргөтгөлд зориулан 200 сая рублиэс дээш хөрөнгө оруулалт аваад байна. Бид одоо захиргаан сүлжээ, дэд станц барьж, хөрөнгө оруулагчдад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж байна. Төслийн хүрээнд дэд бүтцийн хэсэгт нийт 9 тэрбум рубль зарцуулагдахаар төлөвлөгдсөн. Үүнд цэвэрлэх байгууламж, цахилгаан эрчим хүч, тээврийн дэд бүтэц орно. Бидний гарын үсэг зурсан нийт гэрээний хэмжээ 90 тэрбум рублиэс давсан. Хэдийгээр тодорхой бэрхшээл байсан ч төсөл боддоор урагшилж байна. Хөрөнгө оруулагчид аль хэдийн глэмпинг ба түр байрны ихний хэсгүүдийг нээсэн. Мөн Бурадын инженерийн болон тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтанд 3.5 тэрбум рубль нэмэлтээр хуваарлахаар болжээ. Сануулгад 5 тэнгис ба байгаль нуур төсөл нь Орос Албаны улсын аялал жуулчлал ба зочлох үйлчилгээ үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Бурадын залуу хөл бөмбөгчид бүх Оросын арьсан бөмбөг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж их нутагтаа иргэн ирлээ. Волгоград мужид болсон финалийн шатанд тэд улсын хүчирхэг 32 багтай өрсөлдсөн байна. Алтан медалийн төлөө шийдвэрлэх тоглолтод Бурадын баг Воронеж мужийн шигшээтэй тулгарч тэг 3 гэсэн харьцаатаагаар ялагдсан ч нэр хүндтэй мөнгөн медаль хүртлээ. Зам нь амар байгаагүй, талбай дээр хөрсөлдөөн сэтгэл хөдлөл халуун байсан тухай тоглогчид хуваалцлаа. Эхлэж яхан сандарч өмсөн. Тэгээд тайвширч тоглосон. Хожигдож тооны харьцаа 2-0 байсан ч бид 3-2-оор хожиж чадсан. Амжилтын гол нууцын шаргуу хөдөлмөр хөвгүүд тэмцээнд бэлтгэхийн тулд бүх хүчээ зориулжээ. Та нар тэмцээнд хэрхэн бэлдэв вэ, Матвей? За, амралтгүй бэлдсэ. Матвейн хичээл зүтгэл талаар болсонгүй. Тэр шилдэг хаалгачаар шалгарсан байна. Харин багийн хувьд хамгийн том амжилт нь багийн нийлбэр дүнгээр ялалт байгуулсан явдал байв. Энэ тэмцээнд оролцсон багуудын түвшин маш өндөр байсан. Харин бид эхний 3 байранд орсон нь манай сургуулийн хувьд үнэхээр асар том амжилт. Бид маш их баяртай, бахархалтай байна. Шагналуудыг нутагт нь жинхэнэ баяр хөөртэйгээр ухтаа авлаа. Хөвгүүдийг улаан удын нисэх будалд цэцэг, алга ташилт, баярын уур амьсгал авсан. Арьсан бөмбөгийн мөнгөн медаль бол Бурадын залуу хөл бөмбөгчдийн хувьд шинэ гарааны эхлэл, ард нь бүхэл бүтэн Бурадын ард түмэн зогсож байна. Алена Михалева, новости дня. 17-летний Борис Бруев 17 настай оюутан Борис Бруев дрон угсралт болон нисгэх технологид дуртай нэгэн. Төрөл бүрийн их сурвалж уншиж, програмчлалын ажлыг судлаж, эд анги бүрийг ойлгож байж, өөрийн дроноо угсарч бүхнийг анхнаасаа эхэлж сурсан залуу юм а. Одоо түүний ажлын өрөөнд бүх хэрэгсэл багж бүрэн байгаа. Гол нь мэдээлэл ханаас авах вэ гэдэг л байлаа. Учир нь мэдлэгтэй нь мэдээллийг түгэн штэ. Өөрийнхөө техникийн хэлээр. Босгоход бол програмчлал хамгийн хэцүү байсан. Харин угсрах ажил амар байсан. Ер нь энэ чиглэл тун ихтгэлтэй байгаа. Одоохондоо ганцыг л босгосоо. Борис энэ сэдвийг хэдэн сарын өмнө сонирхож эхэлсэн байна. Ирээдүгээрч дронтой холбон харж байгаа гинэ. Одоо энэ өөрийн угсарсан дрон дээр нэг сонирхолтой төсөл байгаа. Би гал сүнөгчийн үүргээр камикадзе дрон бүтээмээр байгаа юм.
Шатаж байгаа байшинд нисч очоод ороод нунтаг гал унтраагч цацаж дэлбэрнэ гэсэн үг. Тэгжил гал унтраандаа. Залетает уже как порошковый состав, разлетается и тушит пожар. Михаил, отец. Борисын аав хүүгээ бүрэн дүүрэн дэмждэг гэн. Алабуга онцгой эдийн засгийн бүс сурснаас хойш ийм сонирхолтой болсон гинэ. Тэндэл хүү ирээдүйн зорилгоо тодорхойлжээ. У меня загорелись глаза. Самый прогресс был вот Казанд Алабуга тусгай эдийн засгийн бүс суралцсны дараа сонирхолтой болсон байсан. Тэнд үйлдвэрийн орчин мэдлэгийг практикт хэрэглэх боломжуудыг талаарх үзэл сонирхол төрсөн байсан. Тэрнээс хойш хүү маань илүү чин сэтгэлээсээ тууштай суралцаж эхэлсэн. Хүүхдэд сонирхол байгаа бол дэмжээрэй. Гол нь оролцоо тусламж хэрэгтэй шүү. помогайте, все просто. Дарья Андреева, Константин Синицын, программа «Середина земли», Иркутск. Дмитрий Саенко, учитель. Дмитрий Саенко олон жилийн туршлагатай англи хэлний багш. Хэдэн жилийн өмнө тэр 5 дугаар ангийн анхны ангиа бие даангавч тэдэнд зүгээр нэг ангийн багш бус жинхэнэ удирдагч ихтгэл нөхөр гэр бүлийн нэгэн гишүүн нь болж чаджээ. Большой и крепкой семьи. Бид үргэлж харилцаагаа гэр бүлийнх шиг байлгахыг хичээдэг. Хэрвээ бидэнд ямар нэгэн зөрчил гарвал түүнийг анги дотроо гэр бүлийн хүрээнд шийдэх ёстой. Тэр зарчим бидэнд итгэлцлийн хүчтэй уур амьсгалыг бий болгосон. Жижиг зөрчил гарвал бүгдээрээ ярилцдаг. Том асуудал бол хоёр талд нь сууж ярилцсан. Аз болоход миний туршлагад тийм том асуудал гараагүй. Классное руководство. Ангийн багшийн ажил хялбар биш. Дмитрий багшийн хэлснээр хамгийн ихэнд сурагчид болон тэдний эцэг эхтэй итгэлцлийн харилцаа тогтоох нь чухал. Түнчлэн багш нь нэгэн зэрэг сэтгэл зүйч байх ёстой. Зөрчил маргааныг шийдэх, хүүхдүүдэд зөв үнд зүйл суулгах, гэр бүл их орноо хайрлах, сэтгэл төлөвшүүлэх, зөв замд хөтлөх энэ бүгд ангийн багшийн үүрэг юм. Просто необходим в школах. Өнөө цагт ангийн багшийн ажил залуу багш нарт илүү тохиромжтой болсон гэж боддог. Манай дэлхийн технологийн хөгжил хит хурдан явагдаж байна. Зарим ахмад багш нар үүнд хүрч амжихгүй. Заримдаа хүүхдүүд надаас биш, би тэднээс суралцж байдаг шүү. Дмитрий называет себя. Дмитрий өөрийгөө ангийн аав гэж нэрлэдэг. Түүний нууц зэвсэг бол нэг долгион дээр байх. Амьд харилцаа үүсгэх, хошин мэдрэмжтэй байх. Тэр хүүхдүүдтэйгээ хамт аялаж, арга хэмжээ зохион байгуулж бэлэг бэлддэг. Сурагчид нь ч түүнд хариу талархлаа урамтайгаар илэрхийлдэг. Отвечают тем же. Манай юм бүхэн хошин өнгөтэй шүү дээ. Хүүхдүүд маань ч адилхан. Тэнд хардаа миний ширээнээр генерх 8-ын хөрөг бий. Би түүнтэй адилхан гин. Тэгээд л төрсөн өдрөөр тэр зургийг надад бэлгэлсэн юм. Хошигнож сэтгэлээсээ бэлгэлсэн бэлэг. Миний дархан их бол харилцаандаа уян хатан чөлөөтэй байх явдал. Би мэрэгжлийн хувьд залуу багш. Тийм болохоор сэтгэлгээний хувьд залуухан хിവэрээ. Совсем скоро ученики. Удалгүй Дмитрий Шавнар насанд хүрч өөрийн зам өрөө хөөх болно. Харин багшийн хувьд тэднийг өдөх мөч хамгийн хэцүү үе. Учир нь тэднийг жинхэнэ гэр бүл шиг бодож харилдаг юм. Дараагийн ангийнч бас ийм дулаан уур амьсгал, итгэлцэл дүүрэн гэр бүл болох болно гэж Дмитрий найдаж байна. Своим следующим классом. Екатерина Бакшеева, Владимир Николаев. Вулканы, космодром, Галт улс сансрын буудал хязгааргүй хойдын уудам шинжлэгдсэн алс орнын экспресс Москвагийн метроны хонглоор дахин аялал гарч нийслэлчүүд болон зочдод Оросын зүүн нутгийн гайхамшигыг танилцуулахад бэлэн боллоо. Энэхүү брэндчилсэн галт тэрэг 8 дахь жилдээ замд гарч байгаа бөгөөд түүний гол зорилго нь алс орныг хүмүүст ойртуулах явдал юм. чуточку ближе. Ключевая цель, конечно, Манай гол зорилго бол хүмүүсийн анхаарлыг татах. Тэднийг алс дорнод руу хөтлөх явдал юм. Тиймээс бид галт тэрэгний бүх вагоныг тусгаалan брэндчилсэн. Ингэснээр хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, ажил амьдралаа бий болгох боломжийг бүс нутгуудаар дамжуулан харуулахыг зорилоо. в уникальных дальневосточных регионах. В этом году Дальневосточный экспресс не посвящен. Энэ жил Арс дорнодын экспресс тодорхой нэг бүс нутаг зориулагдаагүй. Харин вагонуудыг сэдвийн дагуу ангилсан бөгөөд тус бүр нь холбооны нэг субъектийн тухай мэдээлэл агуулна. Жишээ нь энэ танхим дэд боловсрол зориулагдсан. Энд бидний нутаг Якутын хойд дорнодын холбооны их сургуулийн тухай мэдээлэл бий. Тус сургуульд 19,000 оюутан суралцаж 300 гаруй хөтөлбөр хэрэгждэг гэж бичжээ. Действует более 300 образовательных программ. Дальневосточный экспресс рассказывает. Алс дорнодын экспресс нь холбооны тойргийн 11 бүс нутгийн онцлог, түүх, эдийн засаг, соёлыг багтаасан үзэсгэлэн танхим юм. Энд аж үйлдвэрийн томоохон төслүүд, нийгэм эдийн засгийн хөтөлбөрүүд, түүхэн ба соёлын өвийг танилцуулж байна. Энэ жил нэгэн вагон Авгаа эх орны дайны ялалтад зориулагджээ. Войне и героям СВО.
Ну и здесь представлен наш первый. Энэ хэсэгт манай анхны Оросын баатар Колесовын тухай өгүүлсэн. Мөн Петротический ажил дүүрэн бүсийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тухайлбал эрэлт ихтэй Сокол намаг туулагч энд бий. Үүнээс гадна бид залуусын хүмүүжилд онцгой анхаарч байгаа. Тиймээс байлдагч төвийн ажлыг харуулсан. Энэ төвүүдийн нэг нь Якутусад ажиллаж спортын бэлтгэл эх оронч хүмүүжилд чиглэлдэг. Молодежи спортивной подготовкой. Энэхүү алс орны экспресс хагас жилийн турш Москвагийн метроны цэнхэр Арбатска Покровскын шугамар зорчин. Ингэснээр 2 сая гаруй зорчигч энэ өрмөц аяллаар дамжуулан алс орны уудам түүх соёлтой танилцах боломжтой болох юм а. Москва. Платформа для международных. Хятадын Жансун мужид болсон олон улсын оюутлаг харилцаа холбооны форум мэдээллийн солилцоо медиа хамтын ажиллагааны олон улсын тавцан болж байна. Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү арга хэмжээнд дэлхийн хэвлэл мэдээллийн инновацийн хөгжлийг шин түвшинд гаргах зорилготой. Форумд дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд, шинжээчид оролцож дижитал технологийн хөгжүүлэлт хэл дамсан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарын хувьд гайхалтай үе шат. Өнөөдөр бид шинэ сорилтуудтай нүүр тулж байгаа ч үүнтэй зэрэгцэн бидэнд шинэлэг, сонирхолтой боломжууд нэгдэж байна. Эдгээрийг ашиглан бид үзэгч, уншигчтайгаа харилцаагаа хадгалж улам ойр ажиллах боломжтой болсон. Форумын үеэр Хятадын медиа корпорац хиймэл оюун ухаан их өгөгдөл үүлэн технологи ашиглан хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар шинэ судалгааны талангаа танилцууллаа. Хэрэв үзэгчдэд сонирхолтой мэдээллийг үр дүнтэй цаг тухайд нь хүргэж чадахгүй бол хэвлэл мэдээллийн нөлөө бараг үгүй болно. Өмнө нь сонин сэтгүүлийн хэвлэл мэдээлэл түгээхэд 24 цаг шаардлагатай байсан бол одоо оюунлаг технологийн ачаар энэ үйл явц ердөө хэдхэн секундэд багтаж байна. Участники форума. Форумыг 2021 онд байгуулснаас хойш энэ арга хэмжээ нь өөр улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж хамтын ажиллагааг шин түвшинд гаргасан гэж оролцогчид онцолж байна. Сергей Петров, CGTN. Что рождается на стыке древности? Эртний уламжлал ба орчин үеийн нөхцөлцөл дээр юу төрдөг вэ? Хятадын Даатун хотод үүний хариултыг олжээ. Энд нэгэн хачирхалтай хөөрхөн дурсгалын зул шууган тарж байна. Хүүдээ өмссөн бурхан хэмээх зөөлөн тоглоомын бяцхан бурхан. Түүний дүр нь Юнгагийн агуудах алдарт буддын сүрлэг хөшөөнүүдээс сэдэвлэгдсэн ажээ. Би энэ бурхтын хувцсыг ойдог ажилтай. Гүнцүгийн анх хобби байдлаар нэхэж эхэлсэн ч түүний гар урлал удалгүй шинэлэг тренд болж залуусын дунд асар их алдаршжээ. Энэ бүхэн түүнийг орон нутгийн бүтээлч эмэгтэйчүүдийн бүлэгт нэгдснээс эхэлсэн юм. Өдгөө тэдний урлан 80 гаруй эмэгтэй нэгтгэсэн бөгөөд бүгдээрээ гар урлалын өрмөц бүтээл, хотын дурсгалын зүйлсийг хийдэг байна. Өнгөрсөн жил манай бурхан хүүгэлдээ жинхэнэ хийт болсон. Тэр үед сайн уу миний хувцас бол хүүдээ гэсэн үгтэй дуу их алдартай байлаа. Тэгэд бид бодсон юм аа. Яагаад буддад хүүдийн өмсөж болохгүй гэж. Ингээд л хэлсэндээ харин дараа нь бидний төсөөлж байснаас чухурднаар захиалга араараасаа цутгаж эхэлсэндээ. Дурсгалын шинэ бүтээгдэхүүний эрэлт өсөхийн хэрээр эдгээр эмэгтэйчүүдийн амьдрал эрс өөрчлөгдөжээ. Тэдний орлого нэмэгдэж, ажил нь доктортой болж, гэр бүлийн үүрэг хариуцлагч дахин хуваарлагдсан байна. Өмнө нь би гэрийн ажил хоолол хийдэг байсан. Харин одоо би нэхэд суудаг болсон тул нөхөр маань гэрийн ажилд тусалдаг боллоо. Захиалга тасрахгүй. Заримдаа хүмүүс өдөр бүр залгаж хурдлуулад өгөөч гэж гуйдаг. Гэвч хүүдээ өмссөн бурхан багш бол тэдний гар урлалын төгсгөл биш юм. Гүнзүүийн болон түүний хамт олон орон нутгийн соёл онцлогийг илэрхийлсэн шинэ бүтээлүүдээ гаргаж эхэлжээ. Та мэдхүү, манай хотын бахархал бол Лилиникийн цэцэгтэй хоол. Маш шимтэй шүү. Тиймээс би энэ цэцгийг бэлэгдсэн жижигхэн бяцхан хүүхэлтэй бүтээж нутгийнхаа өв соёлыг дэлхийд түгээхийг хүсэж байна. Гүнцүүгийн түүх бол бүтээлч хөдөлмөрийн хүчийг харуулсан амьд жишээ юм. Даатун хот бол урд нь үйлдвэрийн төв байсан бол одоо соёл ба урлагийн хот болон шинэ дүр төрхөө олжээ. Учир нь байгалийн баялаг дуустдаг. Харин соёл ба уран бүтээл үрд үлддэг юм.